Та найч өгчөөлөө манайч өгчөөлөө. Тэгээ энэ одоо зөв зүйлийнхээ төлөө цаашдаа нэгдэж зөв ойлголж явъя би. Тэгээд өнөөдөр зөв сонголт хийсэн, аржилсан бас дотроо болоогүй зүйлүүд би хоорондоо маргалсан, засгаа унагсан 34% Алт уугийн засгийн газараа та нартай нэлж байгаа л унагцсан шүү дээ. Тэрнийхээ горыг өнөөдөр амслаа. За бидний тийм алдааг битээ давтаарай гэж хэлье. Тийм учраас их хурлын дараагаар инквал дарган томилогдох гээд одоо шийдэж байгаа зөв байх. Засгийн газраа их тогтвортой байдлахын төлөө ажиллая гэж байна шүү. 17 оны ерөнхийлөгчийн сонгуул болохоор одоо дэвшүүлээд битээ удирдсан үйл дахиад буруу шийдвэр гаргачихаасаа гэж хэлье. Тэгээ танд сайн сайхныг хүсье. Энэ парламент жаахан зовлонтой байдгийн шүү. Тэгээд би 76 гишүүдтэй 40 гаруй залуу улсууд орж ирж байна. Их зөв шуударга бүгдээр ажиллацгаая. Энэ алтан микрофоно зөв зүйлдэл заръя. Хэрүүл, уруул, төрийн эсрэг чим ярьж яадаг зүйлүүд би их хурлын гишүүний дархлаа байдаг ч гэсэн бид Монгол төрийн төлөө л энэ одоо микрофоно зөв ашиглаарай. Шударга ажиллаарай гэж одоо хэлмээр байна. Яагаад гэвэл энэ удаа бол тэр хоёр нам хоёулаа ирээд ингэ нунтсан шүү дээ шалан дээр. Өөр сонголт байхгүй учраас манай хоёр төгсөн. Манай 47-г танай 53-ыг. Цаашдаа энэ намынхаа рейтингүүдийг тал талаа босгох талаар бид нар анхаарахгүй ерөөсө болохоо байцсан байгааг илэрхийлье. Парламентд сууж байгаа гишүүд нь бие биенээ хулгайч луурчин. За тэгээд одоо юу гэдгийг хужаа хятад гэж яриад байхаар чинь ард түмэн чинь яг л адилхан ойлгож байгаа. Тийм учраас энэ одоо өдрөөс эхлээд би эрхэм 76 гишүүдтэй эрхмэлж хэлэхэд энэ алтан микрофон. За баярлалаа Санжи төгшөөнд.